За сайн байцгаана уу. Ирэх зүүн хөтжи подкаст ээлж дугаар эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийн подкастт хөтлөгч миний бие Мөсө хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан Бадрал. За өнөөдрийн зочноор хүний эрх дээлтэй сургууль хөтөлбөрийг Эрдэнэт хотод хэрэгжүүлэгч их заяа өгч маань оролцож байна. За өдрийн мэнд их заяа өгшаа та өргөд танилцуулаарай. Сайн байна уу? За би Орхон аймгийн Баян Өндөр сум 13 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш их заяа байна. 2006 оноос эхэлж Amnesty International хүний эрх дээлтэй сургууль хөтөлбөрт хамрагдаж өнөөдрийг хүртэл ажиллаж байна да. За тэгэхээр энэ хүний эрх дээлтэй сургууль хөтөлбөр маань дэлхийн 20 гаруй улсын 40 гаруй сургуулиудад хэрэгждэг хөтөлбөр. За тэгэхээр энэ хөтөлбөрийн зорилго нь юу вэ? Хүний эрх дээлтэй сургууль хөтөлбөр бол сургууль дээр сургаж, суралцаж, хэрэгжүүлж, хүндэлж, хамгаалж, хөгжүүлж чаддаг ийм сургуулийг бий болгох гол зорилготой. Сургуулийн орчинд хүмүүр тэгш эрхтэй, эрхээ мэддэг, үүргээ ойлгодог, эрхийнхээ хэмжээнд нэг хүний эрхээр нөгөө хүний эрх хаагдаж байх, бусдыг хүндэтгэх тэр ойлголтыг сургуулийн орчинд бий болгож хүүхдүүдийг зөв төлөвшүүлэх, сургууль дээр хөгжил бий болгох зорилготой ийм хөтөлбөр гэж би ойлгож дэмжиж ирсэн. За тэгэхээр та энэ хөтөлбөрөөс ямархуу үр дүн гарна гэж хүлээж байгаа вэ? Одоо сурагчдад ямар эерэг өөрчлөлт гарах вэ? Нийгэмд яаж нөлөөлөх вэ? Тэгээ та хэрвээ бодит жишээ байвал тэрнээс хэлж өгнө. За одоо өнөөдөр ч 21 он 21-р зууны эхний 20 жил өнгөрчлөө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ шинэ зуунд хүмүүс хүүхдээ яаж төлөвшүүлэх, ерөнхий боловсролын сургууль бол хүний амьдралд маш том үр гүйцэтгэдэг ийм орчин байдаг. Тэгэхээр энэ орчныг зөв хөгжүүлж ийж бид нар ирээдүйн сайн сайхан иргэд зөв төлөвшөлтэй хүмүүсийг нийгэмд бэлдэнэ дээ. Тэгэхээр энэ хүний эрх дээлтэй сургууль хөтөлбөр бол сургуулийн орчинд зөв харилцаа, зөв хөгжил, зөв хандлагыг бий болгоход маш их үүрэгтэй. Тухайлах юм бол багш нар маань хичээл дээрээ хүний эрхийн элементүүдийг оруулж хичээл заах, тийм ээ, байгаа орчиндөө сурагчтайгаа харьцахдаа тэр элементүүдийг хүний эрхийн тухай ойлголтуудыг сайн мэдэрч өөрснөө үлгэрлэж ажиллах юм үүрэгтэй юм байгаа. Тэгэхээр багшийн үлгэрлэл зөв байж хүүхдүүдийн төлөвшил зөв болно гэж би ойлгож байна. Тэгэхээр юуны түрүүнд багшийн харилцаа хандлага, багш нар хоорондоо багш сурагч, багш ажилчид, багш удирдлага гэх мэтчлэнгийг энэ хүмүүсийн хоорондын харилцаан дээр нөлөөлж чадхаар ийм үйл ажиллагаануудыг явуулах юм бол тухайн сургуулийн хөгжил их өөр түвшинд хүрнэ гэж би боддог. Тийм учраас энэ хүний эрх дээлтэй сургууль хөтөлбөртэй холбоотой номыг манай ганчмаг багш орчуулж гаргасан. Тэгээ энэ орчуулж гаргасан номыг манай Эрдэнэтийн сургуулиуд бүгдээрээ хэрэгэлдэг. За яаж хэрэгэлдэг гэхээр зэрэг намар хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулийнхаа хөтөлбөрт хүний эрх дээлтэй сургууль хөтөлбөрийн тэр 4 чиглэлээр төлөвлөгөөнтэй бас тодорхой зүйл тусахыг оролдож ингэж ажиллаж байгаа. Тэгэхдээ ер нь хөгжүүлэх сургалтууд бас багш нарт маань маш их хэрэгтэй байдаг. За сая энэ хичээлийн жил эхлээд бол манайд оюун намын багш ирж кино хэлэлцүүлэг явуулсан л да. Тэгээ энэ дээр ирж суусан багш нар ямар хүсэл тавьж байгаа нөхөр зэрэг шинэ гишүүдийн сургалтыг маш их хүсэж байна. Тэгээ энэ шинэ гишүүдийн сургалт гэдэг маань сургууль дээр болохоор хүний эрх дээлтэй сургууль хөтөлбөрт оролцож исэн хүүхдүүд, сурагчдын бүлгмийн гишүүд, багш нарын бүлгмийн ажил их өөрчлөгдөхийн, төгсөөд явчихын, багш нарын бүтэц их өөр болохын. Тэгэхээр шинээр сонирхож байгаа хүмүүст бас шинэ гишүүдийн сургалт бас их хэрэг болох юм аа. Одоо яг энэ үед шууган болоод байна л да сошиал орчинд. Манай улсын онцгой комиссийг ямар ч тийм хүний эрхийн мэдрэмжгүй байна гэд тэ. Жирэмсэн эмэгтэйг ингээд гаргалаа хувцсангүйгээд. Тэгэхээр яг би бол энийг ингэж хараад байгаа юм л да. Анханасаа ер нь бүх нийтийн боловсролд хүний эрхийн бүх нийтийн боловсролыг төлөвшүүлэх юм бол одоо энэ хүний эрхийн зөрчил хүн болгон хүний эрхийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй одоо манай нийгэмд бол зөвхөн яг нэг юм үүлд болохоор тэр хүний ингээ хараан зүгтдэг. Гэхдээ яг боловсролд нь энийг суулгаж чадаагүй. Энэ хүний эрх дээлтэй сургууль бол энэхүү систем одоо энэхүү хөтөлбөрийг дунд 10 жилийн боловсролд
оруулах гэж байгаа хувь нэмрээ оруулж байгаа юм болов уу гэж би хараад байгаа. Өөрийн зүгээс. За тэгэхээр одоо энэ дунд сургуулийн боловсрол бол маш шахуу системтэй шүү дээ. Багш нар чинь маш их ачаалалтай байдаг. Одоо зарим газрууд чинь 3 ээлж хичээлдэг. Маш шахуу системд яаж энэ хүний эрхийг дээлтэй сургуулийн хөтөлбөрийг ингэ шингээж чадаж байна. Энэ одоо бас манай бусад сонсогч багш нарт сонь байгаа хэл та. Багш нар ээлж хичээл бүхэн дээр хүний эрхийн элементүүдийг заавал оруулж явдаг. Ер нь бол дээр үедээ тодорхой хэмжээгээр хүний эрхийг дээлтэй сургууль гэж огт ярьдгүй байхад сургууль мужуулах ухааны хичээлээр багш нарт сэтгэл судлал сурганы хичээлээр энийг их сайн зааж өгдөг байсан ш. Яг шинжлэх ухааныхаа агуулгыг өгөхийн зэрэгцээ хүүхдэд хүмүүжлийн талын зүйлүүдийг байнга хэлж авч явах хэрэгтэй. Ийм зүйл нь болдог, ийм зүйл нь болохгүй. Харилцаан дээр хүнтэй ингэж харилцдгийг, хүнийг ингэж хүндэлдгийг гэдэг зүйлүүдийг байнга хэлдэг нэг 5-10 минутын хичээлийн цаг бол тэр нь зориулагддаг байсан. Одоо болохоор сургалтын агуулгууд айгүй их олон төрлийн хичээл орж ийн л да. Тэгээд тэр хичээлүүдийг харахаар зэрэг нэгтгэгчмээр юмнууд зөндөл байдгийн. Тэгээд бидний мэдл хөрөх биш ч тэрэнд нь санал явуулаач хүлээж авахгүй. Тэгээд энэ хүний эрх зөрчигдөж, хүний эрхийг мэдрэмжгүй байна гэдэг асуудлууд болохоор зэрэг ерөөсөө л өөрийн чинь хэлж байгаа тэр дунд сургуульд хүний эрхийн тухай ойлголт байхгүй байгаад байгаа байхгүй. Тэгээд энийг яаж бий болгох вэ гэхээр багш нарын сургууль сэтгэл судлалын мэдлэгийг дээшлүүлэх багш бэлтгэж байгаа сургуулиуд бас энэ дээр их анхаармаар юм шиг санагддаг. Залуухан төгсөж ирсэн багш нарыг харахаар агуулга заачаал илүү дутуу юм хэлэхгүй. За өөрөө ч бас хүмүүжлийн үлгэрэл үзүүлж чадахгүй байдал энэ төр харагддээ ш. Тэгэхээр энэ дээр л багш нарын бүлэг, сурагчдын бүлэг дээр нэлээд сайн ажиллах шаардлагатай байна л гэж харагддаг юм да. Тэгэхээр багш одоо энэ хөтөлбөрийг багшийн уур чадвараар л одоо ингэж оруулж байна гэж ойлгож бодлох уу? Багш нар одоо цаг дээр ингэж биш үү? Тий, багшийн хичээл заах уур чадвар гэдэг юм чинь хамгийн чухал. Тэгээ энэ ээлжид хичээл зааж байгаа үедээ хүүхдүүдэд тэр хүний эрхийн элементүүдийг эрхээ мэдэх, бусдыг хүндлэх, тий зөв хандлага төлөвшөл, харилцааны соёл сургах. Харилцаа гэдэг юм чинь өнөөдөр маш том асуудал байна шүү дээ. Тийм ээ, харилцааны соёл суралцаагүй, хүн хайрлаж мэдэхгүйгээсээ болоод нүцгэн хүнийг өвлийн хүтэнд дагуулад гарч байгаа юм шуугаад байна шүү. За одоо тэгэхээр энэ хүү хөтөлбөрт хамрагдсанаар одоо ямар хуу давуу талууд бий болох вэ? Сурагч болоод багш нарт ямар сургалт хичээл ордог? Одоо тэгээд энэ хүү үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгждэг үйл ажиллагааны талаар та өөрийнхөө туршлагаас хэлцүүл. Хүний эрхийг дээлтэй сургууль болохоор зэрэг эрх тэгш байдал, нэр төрийг хүндэтгэх, харилцан хүндэтгэлтэй хандах, алагчлалгүй байх зарчмыг гол болгож явдаг. Тэгээ энэ зарчим дээрээ тулгуурлаад хүүхдүүдийн нээлттэй байх, багштайгаа зөв харилцах, багшин сурагчтайгаа зөв харилцах, тийм ээ. Сурагчтайгаа зөв харилцах энэ харилцаанд сургаж өгч байгаа нь нөгөө сурагчдын бүлгээр дамжуулж хүүхдүүдэд энэ талын сургалтыг явуулж, ийм үйл ажиллагаануудыг явуулж байгаагаа холбоотой л энэ хүний эрхийг дээлтэй сургууль гэдэг хөтөлбөр маань маш чухал гэж ойлгож байгаа. Хүнд харилцан хүндэтгэлтэй хандах, алагчлалгүй байх зарчим гэдэг маань нөгөө хүнлэг арчилсан нийгмийн бас нэг зарчим юм байгаа шүү дээ. Тэгэхээр энийг л суралцах, чөлөөтэй үгээ хэлдэг, тэ айдасгүй орчинд сурах зүйлийнхаа төлөө зөв тэмүүлэх юм бол сургууль их сайхан хөгжих ёстой л гэж ингэж ойлгож байна. За тэгэхээр хүний эрхийг дээлтэй сургууль гэж одоо ямар сургуулийг хэлж байна? Тэгээд манай сурагчид маань энийг хөг ойлгож байна уу? Хэрхэн хүлээж авч байна вэ? Хүүхдүүд их сайн ойлгодог. Манай хүний эрхийг дээлтэй сургууль хөтөлбөрийн хүрээнд сурагчдын дунд их хөөрхөн арга хэмжээнүүд болдог. Эрхийн зөрчигдсөн хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө гарын үсэг зурах, тэднийг дэмжих үйл ажиллагаанууд. За тэр дэмжиж байгаа үйл ажиллагаанд чинь зургийн уралдаанч байдаг юм уу? Зураг зурж илэрхийлэх, үгээ хэлж илэрхийлэх, үйл байдлаараа илэрхийлэх, тийм ээ. Ерөөсөө л хүний эрхийг дээлтэй сургууль бол хүний эрхийг гол үйл хэрэг зохион байгуулалтанд оруулж зарчмаа болгосон ийм байх ёстой. Тэгэхээр энд явуулж байгаа үйл ажиллагаагаараа сурагчтай хөгжүүлдэг. Тэр хөгжүүлж байгаа үйл явц нь болохоор зэрэг харилцан хүндэтгэл бий болгох, багшигаа хүндлэх, багшин сурагчаа хүндлэх гэдэг нөгөө түрүүний миний ярьсан энэ бүх юм оролцоон дээр суурилдаг. За тэгээд сургуулийн үйл ажиллагааны бүх орчин нээлттэй, бодиттой,
оролцох боломжтой юм байх юм бол хүний эрх мэдээлэлтэй сургууль болж ийн л гэж би үздэг шүү дээ. За тэгэхээр одоо таны туршлагаас одоо та энэ сургууль дээр хэрэгжүүлэх гэхэд сурагчид бол нэгдүгээр хүлээн зөвшөөрж байна. Багш нар хэр хандлагатай байна. Тэгээд дээшээ одоо удирдах албан хаагчид маань хэр хүлээн зөвшөөрдөг вэ? За энэ хүний эрх мэдээлэлтэй сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулийн удирдлага их гол үүрэгтэй. Би ч одоо 2 сургууль дамжиж энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж явж байгаа. Тэгээд ерөнхий боловсролын 4-р сургуульд 2006 онд сурагчдын бүлэг байгуулж эхэлсэн. Тэгээд тэр сурагчдын бүлгийн хэмжээнд явуулж исэн сургалтуудаараа багш нартай ойлголт өгч багш нарын бүлэг байгуулагдсан. За тэгээд сургалтынхаа хажуугаар бас бусад зүйлд идэвхтэй ханддаг багш, идэвхгүй оролцдоггүй багш нар гэдээ бас янз бүрийн хүмүүс байна л да. Тэгэхээр энийг гол чиглүүлж өгдөг хүн бол сургуулийн удирдлагууд байдаг. Тэгээ удирдлага энэ хөтөлбөрийг их сайн ойлгох юм бол тухайн сургууль дээр энэ хөтөлбөр хэрэгжих боломж нь илүү сайн болж өгдөг. Удирдлагын зүгээс дэмжиж багш нартай тайлбарлаад ойлгуулад үйл ажиллагаандаа энэ хөтөлбөрийн элементүүдийг тусгаад үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд оруулаад ингээд явахаар зэрэг идэвхжэлт бол их өөр болдог. За сургуулийн удирдлага энэ хөтөлбөрийн тухай ямар ч ойлголтгүй болвол тухайн хөтөлбөрийг ярьж байгаа нэг багшийн ажил юм шиг болоод тухайн тэр хүний л хийдэг ажил юм шиг ойлгогдоод за нөгөө ижил төвшний хүмүүс учраас багш нар дэмжих нь жаахан тааруухан ойлгуулж жаахан тааруухан за нэг сургалт явуулахаар суучаал тийм ээ сургалтанд оролцчихвол тэгээл за энэ хэцүү явах ажил юм ач гэх хандлага гаргаад ингээд орчдөг зүйл бий. Тэгэхээр ерөөсөө хүний эрх мэдээлэлтэй сургууль гэдгийг боловсролын удирдлагын түвшинд их сайн ойлгох хэрэгтэй юм байна. 4-р сургуулийн захирал бол их сайн ойлгодог байсан. Маш их дэмждэг, багш нараа оролцуулдаг. Манай 4-р сургууль дээр бол их олон төрлийн үйл ажиллагаа явагддаг. Яг сургуулийнхаа жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ хүний эрх мэдээлэлтэй сургууль хөтөлбөрт баримталдаг 4 чиглэлээр төлөвлөгөөндөө ажлуудаа оруулаад энэ төр явдаг байсан. За одоо бол би 13 дугаар сургууль дээр ажиллаж байгаа. За манай сургуулийн удирдлага тодорхой хэмжээнд ойлгодог. Ойлгохдоо комисс байгуулад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх комисс гэж байгуулад нийгмийн ажилтнанд хариуцуулсан байна. Гэтэл нийгмийн ажилтан ойлгохгүй. Тэгээ нийгмийн ажилтан ерөөсөө сургалтанд суугаагүй ч байдаг юм уу тийм байдалтай. Тийм болохоор жаахан хөтөлбөр маань нэг тийм өрнөн одоо эрчимтэй явагдаж чадахгүй л байна. Манай сургууль болохоор 4-р сургууль, 5-р сургууль хоёроос ахлахынгийн хүүхдүүд нь нийлж нэгдэж 13 онд Эрдэм ахлах сургууль гэж байгуулагдаад дараа нь эргээд 1-ээс 12 дугаар ангитай болцсон юм баггүй юу. Тэгээд 4-р сургуульд байсан энэ хөтөлбөр дээр хамтарч ажиллаж исэн багш нар бол их сайхан дэмжиж явдаг. За бусдад нь сургаад явъя гэхээр бас нөгөө шинэ гишүүдийн сургалт хэрэгтэй болдог. Шинэ гишүүдийнхаа сургалтыг мэддэг сургалтаа явуулах боломжтой багш нар бол байна. Гэтэл нөгөө сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс гадуур сургалтуудыг багш нарын дунд явуулах боломж бас их хонс байдаг. Гэсэн ийм байдлаар жаахан асуудал бий. Гэхдээ манай Amnesty-гийн гишүүн багш нар нэлээд байгаа учраас тэд нартайгаа хамтраад нэгдсэн үйл ажиллагаандаа бол оролцоол яваад байна. Сургууль дээр болохоор яг дагнсан тодорхой үйл ажиллагаа явуулахад бол жаахан бэрхшээлтэй. Би одоо энэ том зургаар нь харах юм бол одоо энэ хүний эрх мэдээлэлтэй сургуулийг Монголын боловсролын системд нэвтрүүлэх, нутагшуулах үйл ажиллагааг та бүхэн маань ингээд эхлүүлээд хийгээд явж байгаа гэж хараад байгаа зүг үү те? Тий, нутагшуулах гал оролдоол байна. Одоо нэлээд олон жил оролдлоо шүү дээ. Тэгээд яг манай сургууль дээр үлгэрлээд бусад сургуулиуд энэ хөтөлбөрт чинь хамрагдмаар байна. Яаж нэгдэх вэ? Энтэр гэсэн асуудал маш их тавьдаг. Энэ чиглэлээр бас хүсэлт явуулаад Амраа Ган Чимэг багш хоёр ирж сургалт явуулсан. Энд болохоор манай Эрдэнэтийн бүх сургуулийн нийгмийн ажилтнууд, багш нар, сонирхсан хүмүүс оролцсон. Оролцоод хэрэг болгож байгаа нэг цөөхөн. 5-р сургууль бол бүр аль биесээр сургуулийнхаа удирдлагын түвшинд Amnesty-д хүсэлт тавиад хүний эрх мэдээлэлтэй сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээ одоо Эрдэнэтэд 3 сургууль байгаа юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөтөлбөрийг яг нутагшуулахад боловсролын удирдлагын түвшинд их сайн хүргэж тэд нарт ойлгуулах их чухал юм байна гэж би боддог шүү дээ. За тэгэхээр одоо ингээд сүүлийн асуулт. За одоо энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлээд олон сургуулийг энэ хөтөлбөрт ингээ хамруулснаар багш болон сурагч
бүр цаашлаад боловсролын систем болоод нийгэмд үр шимтэй гэдэгт та өөрийнхөө уриалга үгээ хэлээд нөхөө подкаст амжилтлаа. Энэ хүний ирэхэд ээлтэй сургууль хөтөлбөрийг зөв хэрэгжүүлж, нутагшуулж, сургууль дээрээ үйл ажиллагаанд бүрэн суулгаж өгч явж чадах юм бол ирээдүйд Монгол улсын зөв иргэдийг төлөвшүүлж чадна. За яаж зөв иргэдийг төлөвшүүлж чадна гэж бодож байгаа юм бэ гэхээр одоо өнөөдрийн бидний дунд гараад байгаа шиг ийм харгас, муухай, бүдүүлэг үйл явдлууд гарахгүй гэж бодож байна. Жишээлх юм бол саяны тэр дөнгөж нэралсан ээжийг ямар байдалтай авч явж байгааг нийгмээр шуугж байгаа шиг ийм юмнууд гарахгүй байх боломжтой болно. За нийгэмд ямар үр шим үлдээх юм бэ гэх юм бол хүн бүхэн өөрийнхөө эрхийг мэддэг, бусдын эрхийг хүндэлдэг, харилцааны зөв соёлтой тиймээ зөв төлөвшөлттэй хүмүүсийг л бий болгоход энэ хөтөлбөр их чухал гэж ойлгож, дэмжиж, энийг нутагшуулахын, түгээн дэлгэрүүлэхийн гэж хичээж байгаа шүү дээ. За, өнөөдрийн подкастт маань үнэтэй цагаа зарцуулаад оролцсон их зөөгчтэй маш их баярлалаа. За, баярлалаа.